Сайн байцгаана уу хүүхдүүд. За байгалийн ухааны 1-р хичээлээр бид хөрс гэдэг сэдвийг сонгон авч энэ цахим хичээлээр бэлтгэлээ. Энэ хичээлийн зорилго нь хөрс түүний үед аврах хэв шинж, хөрсний пиц химийн шинж чанар, тухайн хөрсний амтан ургамлыг хээрийн болон лабораторийн нөхцөлд судлан хүний эрүүл мэндэд хөрс хэрхэн нөлөөлдгийг тодорхойлж байгаль орчноо хамгаалах зөв төлөвшил олоход дэмжлэг болно. Тухайн байгалийн төрхийг илэрхийлж чадах уус газрыг сонгон авах шаардлагатай тул бид ойд хээрийн бус энэ хинтийн нурууны салбар ус горих тэрэлжийн байгалийн зохицол бүрт газарт хойд өрүүргийн 47 градус 59 минут 44 секунд, зүүн уртыргийн 107 градус 28 минут 10 секундэд орших энэ горих тэрэлжийн байгалийн зохицол бүрт газрыг сонгож авлаа. Уур амьсгалын ерөнхий шинжин цэрүүн өвөлдөө хасах 21 градус Цельс, зундаа нэмэх 15 градус Цельс, жилийн дундаж хурд унтсанд 400-аас 500 мм ордог газар юм а. Энэ газрын хөрсийг судлахдаа эхлээд 1 м2 газрыг сонгон авч ургамал амтныг нь тодорхойлъё. Ойд хээрийн бүс хинтийн салбар улс горих тэрэлжийн байгалийн зохицол бүрт газрын ургамлын бүрхөвчийг тодорхойлон амтан ургамлын зүйл тодорхойлох аргыг тайлбарлана. Ургамлын бүрхөвчийг тодорхойлохын тулд хөрсний зүсэлт хийсэн газарт санамсаргүй байдлаар торыг 3 өөр газар шидэн ургамлын бүрхөвч, хагдан бүрхөвч, чулуун бүрхөвчийг хэдэн хүн эзэлж байгаагаар нь геоботаникийн бичиглэл тооцоолон гаргана. Үүний тулд ургамлын бүрхөвчийн тор, хурц, алах, тусгаалan бэлдсэн гербарын бэлдэц таних бичгийг ашиглана. Ургамлын бүрхөвчийг тодорхойлохын тулд торыг санамсаргүй байдлаар шиднэ. Зүсэлт хийсэн газар орчимд дараах ургамлууд хамгийн их тааралдлаа. Ширэг улалж, таван салаа, самын өрхөг, эмийн сүд, дааган сүд, хөдөөгийн тоормцор, цагаан уул цэцэг, гол гэсэр, хоног ногоон будаа, шивлээ, байгалийн хялган, холцсон цэцэг, шувуун хөл. За эдгээр ургамлуудаа 6 сард ургаж цэцэглэн 8 сард хагдардаг. Одоогийн байдлаар ургамлынх нь нийт 95% нь хагдарсан байна. За ургамлыг танихын тулд ургамал таних бичиг ашиглана. За жишээлбэл энэ ургамлыг бүгдээрээ тодорхойлцгоё. За энэ ургамал бол баширтны овог. Тэгэхээр зүйлийг таних түлхүүр ашиглаад зүйлийг тодорхойлъё. За нэг дээр цомирлогийг навчинцар саланг гэсэн байна. За бүгдээрээ цэцгээ харъя. Цомирлогийн навчинцар саланг байна. За энэ шин тэмдэг таарж байгаа учраас арын тооны дагуу чинь 2 дээр очие. За 2 дэлбийн хилцс онтой юм уу бүтэн гэсэн байна. За цэцгээ харъя. Дэлбийн хилцс онтой байна тийм ээ. За тэгвэл 3 дээр очие. За 3 гэсэн тоог заасан байна. 3 дээр очие. Навч утсархуу хэлбэртэй дэлбийн хилцс бүтэн чулуурхаг газраар ургадаг ургамал. За энэ шин тэмдэг таарахгүй байна. Дэлбийн хилцс бүтэн гэсэн байна. Тэгэхээр таарахгүй учраас доотлох руу норно. Нэмэх тэмдэг дээр очиод за дэлбийн хилцс үзүүртэй онтой үр боловсрох хооронд 5 багантай гэж байна. За цэцгээ харъя. Цэцгийн хилцс үзүүртэй онтой байна. Үр боловсрох хооронд 5 байна. За навч үлдэрхүү булчирхай төслөгтэй үндслэг иштэй ургамал байна. За навч нь бол үлдэрхүү харагдаж байна. За энэ шин тэмдэг таарж байгаа учраас доотлын нэрийг харъя. За хөдөөгийн тоормцор гэдэг нэртэй ургамал байна. За латин нэр нь Cerastium arvens гэдэг зүйл ахнэ. Авсан газар дараах сэрн ургуутай амьтдтай таарлаа. Эдгээрээс нэгийг тодорхойлж үзвэл сахлан урт олон үедээ ихэвчлэн толгооноос урт. Энэ шинж таарахгүй байна. Дараагийнхлуу оръё. Дунд цээжин далавчныхаа угаар V хэлбэрийн заадастай. Энэ шинж таарахгүй байна. Дараагийнхлуу оръё. Толгой нүрийн хэсэг хоншоор нь хамартай. Эсвэл жижиг төвгөртэй. Нүүр нь
биеэр том ба дунд хэмжээний урт нарийнхан хөлтэй. Хөл нь амархан тасардаг. Энэ бол тэмээлцгэн буюу типулинда. Хөрсний зүсэлтийг хийхдээ дараах хэрэглэгдэхүүн багжуудыг ашиглана. За хөрц, эрхтэг метр, тэмдэглэх цаас, хөрсний дээж авах үүд зэрэг багж хэрэглэгдэхүүнийг ашиглана. За хөрсний зүсэлт хийхдээ 1 м квадрат талбайг сонгон авч хөрсний зүсэлтээ хийн. За зүсэлт хийхдээ сонгож авсан газраа тэнцүү хэсэгт хуваана. За ингээд өнгөн хэсэг буюу ширхт үе зүсэлт хийж байгаа газрынхаа зүүн талд дараа нь уулан тавина. Ширхт үеийг 10 гар талдаа за доод хэсгийн үеийг нь 4 гар талдаа уулнаа. За хөрс бол байгалийн өнгө төрхийг тодорхойлдог тойл байдаг. Хөрс бүрлдэх үйл явцад газрын гадраг, цаг хугацаа, уур амьсгал, за их чулуулаг гэсэн хүчин зүйлсүүд нөлөөлдөг. За сэрүүн өрөврөгт 1 см хөрсийн үүсгэхэд бол 70-аас 100 жил хугацаа зарцуулдаг гэж одоо их төвчд судлаачид үзсэн байдаг. За бидний одоо энэ зүссэн хөрсийг ажиглахад бол уулын нугын хар шорон хөрс байна. Тэгээ хөрс бол 3 үндсэн үе давхрагтай. За зүсэлтээс бид нэр ингээд ажиглаад харахад бол О үе буюу хучаас үе 9 см зузаан, А үе буюу ялцмагт үе нь 30 см зузаан, Б үе буюу хоримтлын үе нь бол 70 см зузаантай. Тэгээд С буюу их чулуугийн үе ингэж ялгарч гарч ирсэн гэж харагдаж байна. За хөрсний ширхгийн бүрдлийг хэдүүлээ тодорхойлъё. За баг зэргийн хөрс авч гурил шиг зуураад имэрч үзээрэй. За хуруу гарт. За энэ хуруу гарт нь алдаж байвал хүнд шавранцар хөрсний шинж. Зуурсан хөрсөн ингээд нарийсхан алгадаарай. Нарийсан алгадаарай. За ингээд нарийсан алгадна. За тасарч байвал за ингээд харъя тасарч байна. За энэ тасарч байгаа бол энэ хөнгөн шавранцар хөрс болж байна. Тасарч байна тийм ээ. За хуруугаараа ингээд нэмгэлж дарж үз. Язарч тасрахгүй юм байвал шавранцар хөрс. Тасрахгүй юм тий. За Нари хоёр үзэрийг нэг ойртуулъя. Хоёр үзэрийг нь ойртуулъя. За хэрвээ энэ болохгүй байвал эсрэх хөрсний шинжилсэн. За эцэст нь одоо энэ хөрсийг ингээд харах юм бол эсрэх хөрсний одоо шинжтэй байна. Хөрснийхөө үе бүрээс дээж авч лабораторийн нөхцөлд шинжилж үзье. За дээжийг ингээд ууртанд аваад аль үеэс авснаа тодорхойлж өчнө.
За энд аюу шошго тавина. Чулуудан маргатай хийх уушаа. Ингээд одоо бидний хөрсний төсөлт хийх үе шат дуусч байна. За эрт дээр үед хөрсийг мэдээлэл дамжуулахад хэрэгжижсэн. Энэ нь бол дуу аваа хатуу хий шингэн өөр хурдтай дамждагтай холбоотой. Жишээлбэл Монголын түүхэнд хамгийн их бичигдсэн байдаг багчийн юмны алсад байгаа дуу аваа хэрхэн сонссон тухай тэмдэглэгдсэн байдаг. Газар чихээ нааж байгаа газрын чичирхийллээр алсад байгаа дуу авааг сонсож мэдээлсэн байдаг. Мөн үлгэр дамаг болон овгийн байгууллагын үед дуу авааг дандаа газрын чичирхийллээр сонсож алсаас одоо дайсны ирж байгааг сонсож одоо хамгаалдаг эргэлдэг байсан. Энэ нь бол одоо агаарт дуу дамжихаас газрын хөрсөөр бол дуу дамжих нь илүү хурдан ирдэгтэй холбоотой. Тэр нь хатуу төлөвч дуу илүү хурдан тардаг байх нэ. За түүнээс гадна байгаль дээр хөрс маань ямар үзэгдэлтэй холбоотой юм бэ? Байгаль дээрх үзэгдлүүдээс түүнийг авч үзье. Жишээлбэл энэ бөмбөрцгийн төвд нь байгаа бөмбөрийг үүл тэнэглэгцэн үүл гэж үзвэл одоо энэ яа хийдэх цахилгаан бүлгийн яамч үзэгдэлтэй холбоотой. За хөрсний физик шин чанарыг ямар үдийг хэлтүүлээ тодорхойлъё. Мэдээж хөрс нь хатуу байна. Бас нөгөө эзэлхүүнтэй мастай байгаа. Эзэлхүүнтэй мастай юм чинь нягцтай байна. Тэгвэл ABC хөрсний үеийн нягтыг тооцоолъё. За тэхийн тулд энэ мензурк нь 100 мл хөрсийг авч хийгээд 100 мл гэдэг маань 100 см куб байгаас нягтыг тооцоолж үзье. Эзэлхүүнийг олж байгаа. За ингээд 100 болчихлоо. За одоо тэгвэл энэ дээр электрон дэнсэн дээр массыг тооцоолж үзье. Тэг дээр грамм нэгжин дээр тэгийг тохирууллаа. За 94 грамм байна. 100 мл буюу 100 см куб эзэлхүүнтэй 94 грамм масстай үеийн хөрсний нягтыг тооцоолъё. 1 см куб дамжиж байгаа бодисын массыг эзэлхүүн гэдэг учраас 1 см куб ямар хэмжээний масс оногдох вэ гэдгийг тооцоолъё. 94 граммаа 100 см куб хуваах юм бол 194 грамм см куб буюу 940 кг метр куб нягттай юм байна. За одоо би үеийн нягтыг тооцоолж үзье. Тэхийн тулд мөн адил түрүүнийхтэй ижил хэмжээний би үеийн хөрсийг авъя. За яг адилхан 100 мл болжээ. Одоо электрон жингээ 0 дээр тааруулъя. За 107 грамм болсон байна.
100 мл, 100 см куб, масс нь 107 грамм. Эндээс нягтвал иймэрхүү тооцоолтын ажил тооцоолоод нэг 107 грамм сантиметр куб буюу 1070 кг метр куб юм байна. За сүүнийхийг Хөрснөөс мөн ажилладаг 100 граммыг 100 мл-ийг авчиг. За одоо 100 мл бол. За одоо массыг олъё. За 152 грамм болсон байна. За мөн эцгүүн нь 100 мл буюу 100 см куб. Харин масс нь 152 грамм. Тэгвэл нягтны мөн массыг эзлэн таваагаад 152 граммыг 100 см куб хуваахад 152 грамм сантиметр куб буюу 1520 кг метр куб болох нэ. За тэгэхээр бидний тооцоосноор харахад үеийн хөрс 900 хөрсний нягтан 940 кг метр куб, Б үеийн хөрсний нягтан 1070 кг метр куб, С үеийн хөрсний нягтан 1520 кг метр куб гээд ерөнхийдөө хөрсний нягт нь өөр байдаг байх юм. Тэгэхээр одоо хөрсний найрлага янз бүр байдаг болохоор яг одоо бүгд ижилхэн тийм нэг тогтсон нягттай байна гэж байхгүй байх нь. Тийм учраас хөрсний найрлаганд байдаг элементүүд өөр нягттай байгааг нягтын ус нягтад бичиж илэрхийлсэн байдаг. Жишээлбэл алт, мөнгө, зис, хөрөнгө чулуу нүүрс гэх мэт өөр юутай гэдгийг бид нар хэцүү хичээлээр үздэг. За одоо бүгдээрээ хөрсний химийн найрлагыг авч үзье. Хөрсний химийн үндсэн найрлага нь хатуу, шингэн, хий төлөвтэй бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. За хатуу төлөвийн бүрэлдэхүүнд эрдэс бодис болон органик бодис оролцдог. За шингэн төлөвт нь ус, хий төлөвт агаар байрладаг. Агаар авдаг. За органик бодис нь ургамлын болон амьтны үлдэгдлээс үүсч бий болсон байгаа. За эрдэс бодис нь болохоор дэлхийн гадаргад ирэх хад чулууны илэрхийлээс үүссэн байдаг. За хөрсний жижиг хэсгүүд нь хоорондоо зай завсартай байдаг учраас тэр зай завсар нь ус болон агаараар дүүргэгдсэн байдаг. За ургамлын амьдралд органик бодис бол чухал үр гүйцэтгэдэг. Органик бодисын агуулмж их байх тусмаа хөрсний өвчил шин дээшилдэг. За ус агаар хоёр бол ургамлын амьдралд болон өсөлт өвчлөлтөнд нь маш их зайлшгүй хэрэгцээтэй бодисууд байгаа. Ус бол ургамалд хэрэгцээтэй шинэ бодисуудыг зөөвлөж өгдөг. За агаараар ургамал амьсгалдаг байна. За ус химийн бодисуудыг усгаж хөрсийг хүчлэг болгодог. За тэгэхээр хүчлэг хөрсөнд ургамал хэр зэрэг ургах юм бол ер нь одоо газар зүйн хичээлээр авчирсан дээжүүдээс судлаад pH-ийн буюу уусныхаа орчин хөрсний орчин тодорхойлъё. За газар зүйн хичээлээрээ байгалиасаа авчирсан энэ 3 үеийн хөрс биднэрт харагдаж байна. Өнгийн ажиглаараа хүмүүдээ A үеийн хөрс байна. Энд B үеэс авсан хөрсний дээж байна. За энд C үеэс авсан хөрсний дээж харагдаж байна. Ингээ 3 үеэс авсан хөрснийхаа дээжийг өнгийн ажиглаараа хүмүүдээ. За одоо бүгдээрээ
эдгээр хөрсний орчинг тодорхойлъё. За багш нь үеэс авсан хөрсний дээжээс усан тусгаад яашиг юм үзье. За үеийн хөрсний дээжийн pH нь хэд вэ нөхдүүдээ? За 600-ны 72 байна. За одоо би үеийнхээ хөрсний дээжийг судлая. За ингэ pH-ийг тодорхойлчихъя. pH нь 6.7 байна. За үеэ үзье. pH нь 6.7 байна. За тэгэхээр хөрсний найрлагын 50 орчим хувийг эрдэс болон органик бодис бүрдүүлж байна. Энэ хэсгийг бол одоо хатуу хэсгийг 50 орчим хувийн органик бодис эрдэс бодис бүрдүүлж байгаа. За нөгөө 50 орчим хувийг ус болон агаар бүрдүүлж байгаа. Энэ ус агаарын бүрдүүлж байгаа хэсгийг сүрхэг хэсэг гэж нэрлэнэ. Нөгөө эрдэс органик бодисын бүрдүүлж байгаа 50% бол хатуу хэсэг гэж үздэгэ. Хөрсний химийн найрлага өөрчлөгдөж хөрс бохирдвол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг эрүүл мэндийн хичээлээрээ судалнаа. За хүүхдүүдээ та бүхэн энэ зургийг хараад юу вэ? Юуны тухай хэлэх гээд байгааг бодож иж магадгүй. Хэдүүлээ дахиад сайн ажиглая. Яагаад дэлхий уйлаад байна? Багш нь та нарт юу бодож ажиллах талаар чинь яахан тийм өгдөг. Дэлхий дээр байгаа энэ та ургач чадаагүй уран булманд химийн янз бүрийн хот бодисууд, хог хаягдлууд энэ бүхэн дэлхийг уйлуулах үндэс болоод байна шүү. Тэгэхээр одоо та нар юу ярих гэж байгааг ойлгож байгаа тийм. Мэдээж бид нар хөрс гэдэг зүйл маань бохирдохороо яагаад дэлхийг уйлах хэмжээнд хүртэл юм гамшиг болдог вэ гэдэг талаар хэлээ. Жах ярилцаад байна. За тэгэхээр хөрс бохирдсноос л дэх хэмжээнд хүрчээ гэж ойлгож байлаа. Үүнээс үүдэн хүмүүс эрүүл мэндийн хувьд олон сүргүүр дагавар гарч байгаа нь ойлгомжтой юм тийм ээ. Хүүхдүүдээ эрүүл энх асралтай амьдрахын тулд бохирдлын их үүсвэр хор өшгийг зайлшгүй мэдж байснаар бид түүнийг бууруулах, улмаар бүр арилгах тал дээр илүү ихийг хийж бүтээж чадах нэ. Ингээд хэдүүлээ хөрсний бохирдлын их үүсвэрийн талаар нэг ярилцаах юм. За зурган дээр хэдүүлээ үйлдвэрийн агмагаас гарч байгаа утааны талаар харж байна. Энэ нь утаа дэшид дэгдэж улмаар хүчлэг бороо хэлбэрээр хөрс рүү бууж шинэ. Нэгэнт химийн хорт бодисууд бүхий хүчлэг болсон хөрсөнд ургасан ургамал
түүгээр хооллох хүн амьтан хордож эрүүл мэндээрээ хохирох нь ойлгомжтой. За дараагийн 6 сэдвүүлээ үйлдвэрээс гарч байгаа бохир усны талаар ярьж байна. За энэ нь газрын хөрсөнд мөн их хэмжээний бохирдол үүсгэж хол бодисуудаар дүүрэн хөрс эргээд идэж тэжээлийн хэлхээнд маш сөрөг нөлөөтэй. Идэж тэжээлийн хэлхээнд нөлөөснөөрөө бидний амьдрал, бидний эрүүл мэндэд туйлын гамшиг авчрах юм аюултай байдаг байна. За дараагийн 6 харъя. Газрын гадар дээрх ил хатуу хогийг харагдаж байна. Газрын хөрсөн дээр байгаа ил хайсан хөрсөн шингэдгүй хуванцар, ялгарууд, шил гэх мэт нь олон зуун жилээр эргэн тойрны экосистемийг гэмтэж мод ургамал ургах нөхцөлийг хааж байдаг нь бидний амьдрах орчин, эрүүл байхад маш их сөрөг нөлөөтэй ойлгомжтой. Бүр цаашлал харъя хэвлээ. Зурган дээр гэр орооллын нойлын асуудал харагдаж байна. Энэ нь мэдээж манай улсын хувьд хамгийн их түгээмэл оршин байгаа гамшиг гэж ойлгож байна. Гэр ороол шавийн хөрсний бохирдол нь тэнд амьдарч буй хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаараар дамжин эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлнө. Ингэснээрээ дийлэн хүмүүсийн эрүүл мэнд бол нэлээд дарайтж идэг. Энийг бид зайлшгүй эрүүл мэндийн хичээлээр үзэх ёстой гэж бодож байна. Зөвхөн гэр орооллынхын хөрсний бохирдлыг үүсгэж байна уу бас үгүй маа. Энд орон сууцны орчмын ил хог хаяг харагдаж байна. Хүмүүс орон сууцнд амьдарч байгаа хүмүүс амьдарч буй газартаа, соёлтой, цэвэр орчинд эрүүл амьдрах ёстой хэл. Хог хаягдлаа ангилж чадахгүй, ил задгаа хаях, ууд савныхаа амсрыг боохгүй, хог хаягдлыг хийсч, асгарч, орчныг бохирдуулснаар ойр орчмын оршин суугчдын эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй байна. Иймээс бид мэдээж энэ нөхцөл байдлаас гарахын тулд ихийг бүтээж хийх ёстой ойлгомжтой байна. За дараагийн зураг дээрээс газрын гадар дээрх шингэн аялал харагдаж байна хүмүүстээ. Энэ маа хүмүүсийн шүлс, цэр, бохиртой нийлэн хурд үндэсний устай холилдож, урсаж, түүгээр гаталж, туулж явсан хүмүүсийн гутал, хөлөөр нь ян ихээр тээгдэж, эрт орж ирснээр хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, янз бүрийн өвчин тусах магадлал өндөр болно гэж ойлгож байна. Ийхүү тэр бохир газар тоглодог, оршин суудаг бага насны хүүхдүүд эзний болон бусад халдварт өвчнөд маш амархан өртөмтгий болно. Иймээс бид хөрсний бохирдлын хор уршигын талаар жаахан дэлгэрүүлээд дахиад ярилцаадах юм. Хөрсний бохирдол нь дараах хор уршигуудыг үзүүлдэг байна. Нэгдүгээр хөрс уг нь өөрийгөө цэвэрлэх чадвартай байдаг. Гэтэл хөрсний орчин бохирдож ням үүснээр хөрс өөрийгөө цэвэрлэх чанар нь муудна. Дараа нь ням бактери үржих орчин болно. Ням бактери үржих орчин болсноороо хөрсөнд маш олон өвчин үүсгэж нямгууд амьдарч эхэлнэ гэсэн үг. Тухайлбал цусан суулга өвчний ням бол газрын хөрсөнд 25-аас 100 хоног амьдардаг. Балнаад өвчний ням бол 100-аас 400 хоног амьдардаг. Саажилт өвчнийг үүсгэж ням вирус бол газрын хөрсөнд 100-аас 150 хоног амьдардаг. Үүнээс үзэхэд бохирдсон хөрсөнд ямар өвчний уул уурхай ням байдаг нь ойлгомжтой. Мөн хөрсний бохирдлоос хортой финүүд дэгдэж агаарын бохирдол үүсгэнэ. Тухайн хортой агаараар бид амьсгалснараа эрүүл мэндэд туйлын хор уршигтай гэж ойлгож байна. За тэгэхээр бидний дээрх ярьсан бүх зүйлсээс эргээд харахад бид гарцаагүй хөрсний бохирдлын эсрэг ямар нэгэн арганд явж хөрсний бохирдлыг бууруулах тал дээр тодорхой хэмжээний ажлыг зайлшгүй шаардлагатай болж байгаа гэж. Ийм учраас багш нь та нарт шин санаа өгөх байдлаар, даалгавар байдлаар нэг санаа өгье. Хөрсний бохирдлыг бууруулах тал дээр хүүхдүүд та нар бол иргэд ямар ажил хийж болох юм? Яг юуг хэрэгжүүлэх боломжтой байдлаараа цаана бүрэн зөвлөмж бичээд байна. Энэ зөвлөмж нь цаашаа олон хүнд төрж, олон хүнд бид энэ зөвлөмжөө тарааснаар хөрсний бохирдлын эсрэг бидний авч байгаа маш чухал ажил буюу бидний оруулж байгаа хувь нэмэр болж байгаа. Ийм учраас хүүхдүүд нь гэрийн даалгавраа маш бүтээлчээр сайхан хийгдрээрээ амжилт хүсье. Бид хөрсний тухай ойлголтыг байгалийн 5 шинжилгээ ухааны хичээлээрээ нийтмэл байдлаар цахим хэлбэрээр судлан зорилгодоо хүрч чадлаа.
Хүүхдүүдээ та нарт сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. За цаашдаа илүү наривчлан судлах болно.